Герман улсаас Эрдэнэ чимэг эмч маань холбогдож байгаа. Эрдэнэ чимэг эмчээ бидний урилгыг хүлээж авч манай подкастт оролцож байгаад баярлалаа. Ингээ та өөрийгөө товч танилцуулахгүй юу? За баярлалаа. Тоёда подкастт урьж оролцуулж чад баярлж байна. За тэгээ энэ подкастыг сонсдог хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Эрдэнэ Жимэг гэдэг хүүхдийн эмч мэрэгжилтэй. Мэрэгчлэр бараг л 30 жил ажиллажээ. Тэгээ одоогоор Герман улсын Франкфурт Одер гээд хотын эрүүл мэндийн газрын хүүхдийн тасагт эмчээр ажиллаж байгаа. Тэгээд өөр бас хажуугаар нь хобби гэвэл бас одоо нийгмийн эрүүл мэнд чиглэлээр хүний бас сүүлийн үед их хүн болгон хийж байгаа бясалгал дасгал их нэлээд сонирхож судлаад тэгээ энэ чиглэлээр нэг бакалаврын зэргийг авсан байгаа. Өөр одоо нэг 70 том сэрэг 9 минутын бясалгал гээд байдаг тэр чиглэлээр яваад тэгээд багшлах эрхийг аваад яг сонирхол гэхдээ яг үндсэн ажлаа хийгээд хажуугаар нь бас хүмүүст одоо эрүүл аж төрхтөн хэв маягт нь өнөөдрийн одоо маш их стресстэй амьдарч байгаа нийгэмд яаж өөрсдөө эрүүл байлгах уу гэдэг талаас нь бас хүмүүс зөвлөгөө өгөхийг боддог нэг юм хүн байна. За Эрдэнэ чимээгийн эмч бит хоёр маань өнөөдөр 45-аас дээш насны хүмүүсийн эрүүл амьдралын хэв маяг гэдэг талаар бол ярилцъя гэж бодож байгаа. За бит хоёр Герман болон Япон улсад бол 10-20 жил амьдарч байгаа. Тэгээд энэ суушин амьдарч байгаа нутгийн маань 45-аас дээш насны хүмүүс эрүүл амьдралын хэв маягта юуг анхаардаг талаар ер нь та бүхэн мэдээлэл бодож байгаа. Тэгээ энэ подкастын маань төгсгөлд Эрдэнэ чимэг эмч маань бид бүхэнд амьсгалын бясалгал зааж өгөх болно. За ингээд би өөр Японы тухай мэдээлэл өргөе гэж бодож байна. За ер нь бол нөгөө Япон улсын эрүүл мэнд нийгэм хамгааллын яамнаас 1996 онд амьдралын хэв маягаас үүссэн өвчлөл нь Япон хүний нас баралтанд хүрэх 3 өвчлөл болох зүрх, тархины цуцны өвчин, зүрх судасны өвчин гэж хэлээ шүү дээ, тарих. Тийм өвчлөлөд хүрдэ гэж үзээд ер нь бол нөгөө эрүүл амьдралын хэв маягийг баримталснаар амьдралын хэв маягаас үүсэх өвчлөлөөс өөрийгөө хамгаалж улмаар одоо нас баралтанд хүрэх тэр өвчлөлөөс бол өөрийгөө хамгаална гэж үзэж албан ёсоор бол эрүүл мэндийн яам нь бол энэ чиглэлд иргэдтэй мэдээлэл өгж өдөр тутмынхаа амьдралдаа дадал зуршил болгохыг бол зорж ажилладаг байгаа. За Дэлхийн эрүүл мэндийн яамнаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол өгдөг шүү дээ. Одоо эрүүл амьдралын хэв маяг гэдэг нь бол зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, эрүүл мэндийн үзлэг гэдэг энэ 3 зүйлээс бол бүрднэ гэж дэлхийд даяар л үздэг. Одоо бүх оронд манай монголч адилхан, Германд бас адилхан гэж бодож байна. Японд мөн адилхан. Зүгээр Япон хүний хувьд болохоор бусад орнуудтай харьцуулахад энэ эрүүл амьдралын хэв маяг нь юугаараа өөр юм бэ гэдэг талаар би өөрийнхөө одоо амьдралын жишээ болон мэдэж авсан мэдээлэл дээр үндэслээд та бүхэнтэйгээ уулзъя гэж бодож байна. За нэгдүгээрт нь бол Япон хүмүүс бол хоолны дэг маяг бол бусад орнуудтай харьцуулахад арай өрнөц юм шиг бол надад санагддаг. За Япон хүмүүс болохоор хоолоо идэхдээ бол одоо салаатын нэг тавганд одоо даршилсан ногоог нэг тавганд мен дэшээ нэг будаа нэг мисо шүлээ нэг гэдэг жижиг ингээд тавгуудад бол их хийж хэрэгэлдэг. Эхлээд би нөгөө хэтрүүлэн идэхгүйгээс өөрийгөө хамгаалж яана гэж боддог гэсэн бол энэ нь болохоор нэг хоолны тестарал нь бас эдгээр бас чухал гэж үздэг юм байна. Хамгийн их л Япон хүмүүс ногооноос иддэг. Тэгээ ногооноос идэхлээр нөгөө цусан дах сахарын хэмжээ болон инсулины нэмэгдүүлэхгүй байх зорилттой. Тэгээд нөгөө мен дэшээ ингээ манайхан гэсэн одоо нэг one plate дээр тавиад Америкчууд ч гэсэн ингээ share хийгээд нэг плейтэн дээр тавиад ингээд холиод идэх нь болохоор цусан дах тэр нөгөө нэг сахарын хэмжээ инсулиныг нэмэгдүүлээд чихрийн шийдвэрийн өвчин үүсэх магадлал өндөрсөд дээрээс нь цусны даралтыг нэмэгдүүлдэг гэж үздэг. За тэгээд Япон хүмүүс бол түлхүү хэргэлдэг өдөр болгон хэргэлдэг зүйл бол даршилсан ногоо аягүй түлхүү хэргэлдэг. Эднэр бол маргаашийнхаа хоолныхаа ногоог бол оройн даршилчдаг. Дарчин кимчи манай Монголд бол савлцсан кимчинүүд байдаг шүү дээ. Тэр бол даршилсан ногоонд бол орно. Даршилсан ногоо түлхүү хэрглээд байгаа нь болохоор эднэр болохоор даршилсан ногооноос ашигтай бактери авдаг. Тэгээд ногоо дарахтаа бол ер нь их манаач гэсэн бол хийх бүрэн боломжтой. Одоо манайх ч нөгөө
жамс давс гэдэг минерал өндөртэй сайхан давстай орон шүү дээ. Тэгвэл одоо тийм давсыг огурцын нэг жоохон огурцын луун тэг цагаан луун гэд хэрчээд тэг давсаа ингэ цацаад хөрчин дотроо одоо нөгөө зиберт ингээ байгаа шүү дээ. Тим дотор хийгээд хөрчин дотор хийгээд нэг 2 өдөр болгоод тэгээ хоолндоо тэрийг бас хэрэглэнтэй. Тийм дарсан байгаа бол эдгээр өдөр болгон хэрэглэдэг. За тийм хоолны зуршилтай орон байгаа. Тэр нь бас Япон хүмүүсийн эрүүл амьдрахад бас нөлөөлдөг болов уу гэж бодож байна. За хоёрдугаарт нь Япон хүмүүсийн хүнсний нэмэлтийн хэрэглээ бол маш өндөр. За эдгээр бараг өдөрт бол ер нь атгаар хүнсний нэмэлтийг бол хэрэглэдэг хүмүүс байгаа. За тэгээд хүнсний нэмэлтийг ч гэсэн манай Монголд бас их өргөн хэрэгжилж байгаа. Гэхдээ Япон хүмүүс болохоор ажиллаад байхад юуг одоо хоол хүнсээр авах, юуг хүнсний нэмэлтээр авах гэдэг талаар мэдлэг өндөртөө. Тэгээд тэрийг ингэж ялгаж хэрэглэж чаддаг хүмүүс юм болоо гэж би боддог. За ингээд би сая хэлсэн нөгөө ашигтай бактери те манайд бол ашигтай бактерийн бэлтгэлүүд бол маш их байгаа. Ашигтай бактерийн бэлтгэлийг манайхан бол баг хүмүүс ер нь их хэрэгэлдэг болж байна те. Тэгвэл Япончууд бол ашигтай бактери болохоор тэр нөгөө дарсан ногооноос өдөр болгон авах бол зорддог байх юм байна. Уурга бол эднэр болохоор уур өндөртөө хоол хүнсээр бол авахыг зорддог. Тэгээд яг үнэхээр одоо хоол хүнсээр авч чадахгүй тэр зүйлээ бол нэрээ хүнсний нэмэлт бэлтгэлээр бол хангадаг. За миний ажигснаар миний эргэн тойрны одоо би өөрөө бас нөгөө нөхлийн үжил бас холбоотой юм болохоор тэр ерөнхийдөө бол нөхлийн үжил хэрэглэж байгаа хүмүүс бол ерөнхийдөө бол их байдаг. Яа тэгэхээр нөхлийн үжлийг хоол хүнсээр авах юм боломжгүй. Нөхлийн үжлийг болохоор яг л нөгөө бид нэр элэг үйлдвэрлэдэг. Гэтэл нөгөө элэг маань ингээ 20-оос дээш нас хүртэл ингээд нөхлийн үжлийн үйлдвэрлэлтэнд буураад тэгээ элэгний асуудалтай хүмүүс ууж ч гэсэн болохоор нөхлийн үжлийн одоо үйлдвэрлэл буурдаг. За тэгвэл нөхлийн үжил яг юу идэв вэ гэхлээр нөгөө хоол хүнсээр уур өндөртэй хоол хүнс хүний хоол боловсруулах эрхтнэр ингээд амин хүчил бол задлараад тэгээд тэр нөгөө эсийг эрүүл болгодог уургийг болохоор ааран хий үйлдвэрлэдэг. Тэр тухайн эд эрхтний эсийг эрүүл болгох тэр нэг зураг төслийг нь гаргаж өгнө ДНХ байгаа. Тэр нөхлийн үжил нь болохоор ерөөсөө ДНХ ааран хий юм байнамаа. За тэгээд 3 дахь одоо Япон хүний онцлог зүйл гэх юм бол дэлхийн эрүүл мэндийн яамд ч гэсэн одоо дасгал хөдөлгөөн болж чухал гэж хэлж байна те. Эдгээр Япон хүмүүс болохоор ингээд нөгөө мэдээж фитнес йога студид явдаг одоо цаг 2 цагаар дасгал хийдэг хүмүүс бол байгаа идэг боловч Япон хүмүүс өдөр болгон одоо дасгал хөдөлгөөнд анхаарлаа хандуулдаг, өөрийнхөө амьдралынхаа хэв маягт оруулдаг хэлбэр нь болохоор 10 минут наранд алхах нартай өдөр. Тэгээд бүр одоо 1940 оноод 40-од оноос бүр эртээр үеийн Япончууд хэрэгжилж ирсэн. Одоо ч гэсэн байнга хэрэгжилж байдаг. Нэг дасгал тэр нь бол радио тайса гэдэг. Радиогаар телевизээр 3 минутын дээр дасгал явдаг. Тэрийг бол ингээд бүр хүүхэд багасаа зуны амралт боллоо гэхэд цөмөөрө гадаах коинд ингээд нийлээд ингээд хийдэг. Хөгжүүл нь бас нийлээд ингээд хийдэг. Тэрийг бол ер нь өдөр болгон баг хүн болгоно бол хийдэг. Тэр нь бас ингээд хөдөлгөөн бас болж өгдөг юм болов гэж бодогддог. Тэгээд Монгол хүмүүстэй харьцуулахад бас нэг 2 зүйл бас миний бас нэг хэлж тийм билээ гэсэн бас тийм мэдээлэл байгаа. Юу гэхээр манайхан болохоор нөгөө будаа гоймон талхны хэрэглэг авих таньдаг те. Тэгвэл Япончууд болохоор өдөр болгон өдөрт 3 одоо аяг будаа хамгийн доод нь идчихэж байгаа байхгүй. Тэгээд рамен байна, соба байна. Энэ гурилын хэрэглээ бол Япончуудаас бас өндөр. Тэгсэн мөрлөнгөөс тийм акцент харгалсан хүмүүс бол бас нэг байхгүй тий. Гэтэл эдгээр энэ будаа гоймон талхыг юу гэж харж байна гэхлээрээс нүүрс ус гэж харж байгаа. Нүүрс ус нь болохоор бид нөгөө их энерги чангарладаг тарих, бөөр, зүрх тэр төв мэдрэлийн системийн түлш нь болж өгдөг учраас тэр нөгөө одоо будаа энэ талах гомн хоол боловсруулах эрхтнэр ороод глюкоз болоод тэр глюкоз нь болохоор энэ эрхтнүүдийн түвш болдог учраас энийг бас эдгээр өдөр болгон бол хэрэгэлдэг. Дараагийн эднэрийн бас манайхан болохоор нэг одоо холестерол нэмэгдэн тэргээ тэгээд байгаа зүйл нь болохоор өөх тос байгаа байхгүй. Гэтэл Япончууд болохоор өөх тосыг бас яг зөх хэмжээнд нь хэрэглэхийг бас зорддог өдөр одоо
Тэр өөх тос нь юу хийдэг вэ гэхээр витамины нийлэгжилтэйг бол өөх тос оролцдог тий. А гэтэл өөх тос нь дутагдах юм бол витамины дутагдлалд орно, дархлаа нь үнэн, тэгээд амархан ядардаг болно гэж үздэг ба. Гэхдээ одоо өөх тосны хэрэглээг хэтрүүлэх юм бол тархалтанд өрн цусны даралтанд нэмэгдэн жигшин шижин гэсэн өвчнөд болно гэж үздэг. За манай монголчуудын хувьд болохоор одоо шар тос байна тий. Өөх байна, сүүлний өөх байна. Энэ сайхан одоо юу гэх нь чанар өндөртэй тийм өөхүүдийг бол бас манайхан хэрэглээсэ гэж бас хүсэж байна. За ингээ Японы талаарх миний мэдээлэл бол дууслаа. Ингээд эрчимэг багштай микрофоноо шилжүүлье. За баярлалаа. Тэгэхээр би туйгийнхаа яриг сонсож байгаад нэлээ их юм бас мэдэж авлаа. Харьцуулалт хийгээд сууж ийлээ л да. Япон хүмүүс ер нь их эрүүл амьдардаг хүмүүс юм байна. Харьцангуй одоо яг Европт, Япон, Америк Япон, Герман хоёрыг харьцуулахад бараг л жил ижлэхэн ер нь нөгөө менталитет энэ төр нэг ижлэхэн гэж хүмүүс ярьдаг юм билээ шүү дээ. Нөгөө дайн үдсэн. Тэгээд одоо яг л дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо гаргасан тий сүүлийн үеийн хүмүүсийн өвчлөл бол яг л ижлэхэн байгаа. Ерөнхийдөө энэ нөгөө таргалал тэгээд энэ зүрх судасны өвчлөл тэгээс сахарын өвчин ч юм бол ер нь бол дэлхийн нийтдээ л ер нь ихний 3 байранд ороод явж байгаа өвчлөл байгаа. Дээр нь нэмээд нөгөө хөдөлгөөний хомсдлоос болоод нурууны өвчлөлт бас нэлээд одоо суугаа ажилтай баснаас болоод хүмүүсийн одоо өвчлөл бас нурууны өвчлөл бол нэлээд ихсэн. Бас энэ бол нэлийн дээгүүр дөрөвт бараг орж байгаа шүү. Тэгэхээр ер нь бол нөгөө нийгэмшилтгээ одоо хамааралтайгаар маш их юм хүний өвчлүүд нэг өөрчлөгдөд нэг 10 жил 20 жилийн өмнө байсан өвчин бол байхгүй шуу болоод одоо яг энэ нөгөө нийгэмшил хурдцтай хөгжиж байгаа энэ нийгмийн байдлаас болоод хүмүүсийн одоо өвчлөл нь өөр болсон байгаа. Тэгэхээр герман хүмүүс бол миний ажигласнаар Япон хүмүүсийн дэргэд бас арай өөр юм шиг байна. Идэж уудаг хоол хүнс нь ер нь бол Монгол хүмүүстэй ижлэхэндүү талдаа ер нь их мах иддэг хүмүүс байгаа даахгүй яг хараад байхаар их махсаг хүмүүс юм байлээ. Тэгээд бас тэр бас нэг онцлог энэ Японтай харьцуулахад нөгөө хүнс тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнийг бол их бага хэрэгэлдэг юм шиг надад. Яг нь дэлгүүр энэ том маркетууд, супермаркетууд нь зүгээр янз бүрээрээ байдаг. Тэгээ эмч нарын зүгээс өвлөдөг юм бол баргалж харьцангуй энэ одоо хүнс тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнийг бол их бага зөөлдөг. Яар нь бараг хилдэггүй дээ. Одоо яг нь ковидос хойш бас харьцангуй нэг хүмүүс нэг витамин D-гээ уугаарай тэгэрэй гэдэг нэг бас эмчнэр нэрсэр байгаа. Ерөнхийд нь харьцуулаад ер нь маасанд нь бол баргалжил тэр талаараа мэдээлэл эмчнэрийн зүгээс бол бага өгдөг. Би туйг хэлжсэнээс ер нь бол эмчнэр нь ч гэсэн энийгээ дэмждэг. Тэгээд Японд хүмүүс атга хатгаар нь хүнс тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн ууж хахад Германд бол баргалжил нөгөө химийн гаралтай одоо бүтээгдэхүүний 45-аас дээш насны хүмүүс ер нь нэг даралтны юм уудаггүй хүн, сахарын юм уудаггүй хүн, ер нь цөөхөн харьцангуй баргалжил уудаггүй хүн шүү. Цөөхөн болоод байгаа цаг үе байгаад байгаа байхгүй юу? Мэдээж 20-30 би Германд нэг 10-аад гараад жил одоо баруун 5-6 жил болчихчих. Харьцуулахад бол тэрний өмнө байсан хүмүүсийн ууж идчихсэн хоол хүнсний байдал нь ч гэсэн өөрчлөгдөд байна. Тэгэхээр нөгөө ерөнхийдөө Япон хүмүүс ч юм бол их тийм дисциплинтэй яг өөрсдийнхөө тэр уламжилт хоол хүнсээ их сайн хэрэглэдэг хүмүүс байгаа даа л да. Герман хүмүүс бол мэдээж ингээ янз бүр байгаа. Давхаргаараа гэдэг юм уу харьцуулахад бол миний одоо энэ амьдарч байгаа бол ерөнхийдөө нөгөө зүүн Герман багхгүй юу. Тэгэхээр баруун Германы хүмүүс арай нэг өөр культуртэй байгаа. Зүүн Германыхан чинь нөгөө социализмын үеийн одоогөр хөгжсөн хүмүүс байгаа даа шүү дээ. Тэгэхээр бас нөгөө нэг эрүүл мэндийн байдал нь бас жоохон өөр байгаа. Тэг ялгаа жоохон харьцангуй. Тэгтээ Герман хүмүүст бол маш мэдээж авах юм байгаа. Маш их дисциплинтэй нөгөө нийгмийн эрүүл мэндийнхаа шугамд урьдчилан сэргээлтийг сайн хийж өгдөг. Одоо өвдсөн хойно биш, өвдөхөөс өмнө одоо урьдчилан сэргээлтээ сайн хийдэг учраас харьцангуй бас нөгөө насжилт өндөр байгаа шүү дээ. Одоо зөв бас тэ амьдралын хэв маяг байгаад байна гэсэн үг. Тэгээ хоол хүнс тэжээл нь бол маш их одоо контролтой, маш сайн одоо юу гэдэг тусгай нөгөө энэ идж уух хүнсний зүйл нь бол хяналт хамгаалттай байдаг учраас юу нь мэддэхгүй юмудыг бас харьцангуй идээд байх нь бол бага. Тэгээд Япон хүмүүс бол ингээд нөгөө тус нь ингээд хийдэг бол магадгүй энэ Герман хүмүүсийг ажиллаж хаад ер нь нөгөө мэдээж нөгөө 3 меню гэл байдаг шүү дээ тий. Зэстэй 3
эхлээд нөгөө жоон салаад дунд нь яг өөрийнхөө хавд одоо үндсэн хоолоо идээ тэгэнгүүтээ дараа нь нөгөө нах тийшгээд идэг нь болохоор нөгөө дараа нь нэг юм чихэрлэг юм уу янз бүр юм идээд идэг бас тэр их бас миний бодож байгаагаар их олон юмыг хольж идэх нь бас өвчин болох магадлал үүсгдэг байна. Ер нь ажиглаж байхад тэгж нөгөө нэг гар нь бас идээд идэг. Сүүлийн үед ч юм бол хүмүүс нөгөө асар их хамаагүй идэлтээсээ болоо өвчин үүсэхэд гэрма настай хүмүүсийг ажиглаад харж байхад бол аюу дисциплинтэй байдаг бас нөгөө хоолоо өглөө юм айц бол өдөр идээд орой баг иддэггүй ч юм уу тий. Тэгээд тэр хамгийн гол хүний чинь эрүүл байх нь гол юм нойр байгаад байгаа. Тэгэхээр эднэр бол бас тэр нойрны тал дээр хүүхдүүдэд багаас нь бас их зөв одоо хүмүүжилсэн учраас яг тэр орой эрт унтуулдаг тэгээд өглөө эрт босдог эднэрт чинь бас нэг тийм онцлог юм байгаад байдаг маш сайн тэрийгэ бүр ингээ бүрдөөд ирсэн яг л орой хүүхдүүдэд 8 цагт унтуулдаг бол 8 цагтаа унтуулдаг тэгээд өөрсөндөө цаг гарган дээрээс нь өглөө яг л 6 цагтаа одоо эрт нөгөө ажиллан жилдээ хэрэлдэг те 7 цагт эхэлж байгаа юм чинь тэгээд хоол ойроос явдаг хүмүүс нь бол бүр 5 цагт их сэрдэг босдог хүүхдүүд байгаа байхгүй юу ингээд сургууль дээр үзлэг хийгээ явж хахад жоохон ойрхон тосхоноос амьдрдаг хүүхдүүд чинь бүр 5 цагт босоод нохоогоо гадаг одоо гадаа салхилуулчаа тэгээ хичээлдээ ирдэг байгаа да. Тэгэхээр тэр нь ингээ багаас нь ингээд бүр ингээд нөгөө тогтмол хөвшил болцсон учраас амьдралын хэв маяг нь ингээ тогтцсон. Тэгээ 45-аас дээш насны хүмүүс гэхээр миний харж байгаагаар ер нь нөгөө нэг ер нь ингээ мэрэгжилдээ эзэн болцсон. Тэгээд одоо амьдралын хэв маяг нь яг ингээ докторчсон байдаг учраас ерөнхийдөө их өөрсөндөө цаг гаргадаг хөдөлгөөн дасгал их хийдэг. Ер нь бол тэр тал дээр их дугуйн тэгээд мэдээж одоо сүүлийн үед фитнесчдүүд бол их явдаг болсон. Тэр талаар бол их өөр. Тэгээд бас Япон хүмүүстэй би харьцуулахаар их зүгээр юм байна. Нэг 10 минут гараад алах гэдэг. Энднэрт бол нөгөө бүр заавал нэг юм одоо дасгал хөдөлгөөн хийдэг газар руу л очиж би хөдөлгөөн хийх хэрэгтэй гэдэг ер нь залуу хүмүүс нэг тиймэрхүү ойлголттой байгаад шиг байдیں۔ Настай хүмүүс нь бас нэг онцлог юм гэх юм бол нөгөө өөрсдийн гэсэн хувийн жижигхэн гарден те туслантай тэн дээрээ их зуны саруудад ч юм уу ер нь тэрлүүгээл ингээл яваад байнга тэнцэнэ ногоо тариагаад тариал те ихэнх хүмүүс нь мэдээж одоо өөрийн гэсэн хаустай хүмүүс бол мэдээж өөрийн гэсэн нэг жижигхэн юм газартай тэн дээр янз бүрийн ногоо могоо тарьдаг тэрийгээ маш их арчилдаг тэ цэцэг их тарьдаг ингээ явж байхад чинь маш гоё арчилсан талбайнуудтай цэцэг ногоотой байдаг тэрийг чинь нөгөө тарж ургуулахын тулд гэртээ аягүй хөдөлмөрлөн шүү дээ тий ажиллаа тарж ичвэл тэр нөгөө юунуудын хэрэггүй ургамлуудын тастаж авах тэр энэ төр чи ингээд хөдөлгөөн дасгал болчиход байгаа байхгүй тэр нь эднэр тэгээд бас стресс энэ ажил дээр байсан стрессийг одоо ерөнхийдөө багасгаад ингээд их амрал тайван байдлыг үүсгэж юм байлээ. Ер нь би ажлын газрыг хүмүүсийг хараад байхад тэд нар чинь бүгд нэг юм жижигхэн цуслангийн газартай эсвэл өөрийн гэсэн нэг байшингийн хажууд жижигхэн тийм векс хаус гэдэг нөгөө ногоо тарьдаг юмтай тэдрийг ингээл байнга арчилж байгаа юм чи хөдөлгөөн байнга байгаад байна гэсэн. Тэгэхээр нөгөө монгол хүмүүс хотчлолт нөгөө уул нь бол манай монгол хүмүүс ч юм бол байнгын хөдөлгөөн дасгал хийж исэн хүмүүс шүү дээ. Хөдөө малчин хүмүүс чинь тэгж нэгсэн ингээл байнга суугаад байдаггүй яг нь хотчлолтой холбогдлолтойгоор бас янз бүрийн өвчл бий болоод хүмүүс нөгөө ажиллаа тарж ирэнгүүт нь явах нь багасаад байнга нөгөө машин дээр унаад юм уу тэгээд одоо нөгөө Монголд нэг хэцүү байгаа юм төгжрэл байгаад байгаа учраас тэрнээсээ болоод тэгээд ерөнхийдөө их тийм өвчлөл их байгаад байгаа байх гэж байна. Суудлын өвчин их үүсээд байна шүү дээ. Тэр чинь нөгөө суудлынх нь нуруу нугасны өвчл үүсээ дээрэс нь нөгөө хөдөлгөөн багасаад дэрэнгүүд чинь тархалалт ихсээд байгаа байхгүй. Тэрнээсээ болоод дараагийн өвчин мэдээж тэр тархалтаас үүсэлтэй тархалт чинь л угаасаа сахарын өвчин бий болгон дээрэс нь зүрх судасны өвчнийг бий болгоно. Ингээл дамжирал янз бүрийн өвчин үүсээд байгаа гэж бодож байна. Тэгээд өөр ч одоо ерөнхийдөө ийм хоёр нийгмийн ялгаанууд байна. Одоо энэ 3 нийгмийн ялгаа гарч ирэх гээд байна л тэ Япон хүмүүс гэхдээ миний харж байгаагаар маш одоо хүнс тэжээлийн бүтээгдэхүүнээ их зөв хэрэглэдэг хүмүүс юм байна гэж би сүүл үед бас хараад байгаа. Ялгаж хэрэглээд байгаа аахгүй хоол хүнснээсээ юуг авах вэ? Манайх ч гэсэн одоо хоол хүнснээс бүрэн боломжтой таараагүй сайхан сүү цагаан идэ ус тэ дээрээс нь өхрийн махын хэрэглээ өндөр гэдэг. Тэрээс уурга өхрийн махнаас авах бас бүрэн боломжтой болж байгаа аахгүй тэ. Тэгээд өөрөөсөө бид нэр будаа биш нөгөө яг нөгөө үр тариагаа тарьдаг те одоо гурил морилоо бид нар ч өөрсдөө үйлдвэрлэдэг тийм талуудтай юм чинь бас
боломж бас манайханд байгаа. Яг одоо жишээлбэл заавалчгүй Япон шиг байх албатай байж, заавалчгүй Герман шиг байх албатай. Тэр нь дундаасаа Монч галгүй ш. тий авах хэрэгтэй юм аваад тэгээ манай өөрсдөө бас хоолны хэрэглээ чинь бас одоо битүү хоол, таван цулын хоол энэ тэрэг сайхан сайхан хоолууд байгаа шүү дээ. Тэр дэрийгээ манайхан бас хэрэгэл сурах гол залуу хүмүүс бол ерөнхийдөө бол ер нь таван цулын хоол Яг үнэхээр тий нөгөө хойсон тосмол ер нь хэрэглэхгүй байх шээ тий. А гэтэл тэр чинь угаасаа бидний бие бах мод чинь тэр юм дээр суурилж байгаа юм чинь тэрэн дээр тэгээ дээрэс нь одоо Япон, Герман хоёр гэдэг чинь Герман бол ерөөсөө эрүүл мэндээр бол дэлхийд number 1 явж байгаа улс шүү дээ. Тэгээд Япон бол хоёрт нь орж байгаа. Тэгээ энэ хоёр улсаас авах юмудаа аваад тий. Тэгээ өөрийн болгоод ингээд өөрийн гэснэг арга барил хүн болгоны хувьд арга барил өөр үүдэг. Арга барилаа аваад ингээд эрүүл амьдраасаа гэж л хүсэж байна да тий. би бас тэгж хэлгээ Монгол хүмүүст бол маш сайхан өгөгдөл байгаа. Тэгээд яг нөгөө ер нь бол хүн ингээд байгаа өөрийн орон нутгатаа тарьж ургуулсан тэр урам сүүлийн үеийн нэг юм чинь тэгээд байгаа яг оригинал тэр продукт буюу тэр бүтээгдэхүүнүүдэд хэрэглэх юм бол зүгээр Германд ч гэсэн одоо яг ингээ манай энэ нэргэн тойронд бас нэг тийм хүмүүс байдаг байхгүй. Тэгээд яг өөрсдийнхөө энэ орчиндөө тарьсан жоохон үнэтэй байдаг. Гэсэн чи тэрийг нөгөө үнтэй ч гэлээсэн баг багыг аваад баг багаар хэрэглээд тэр чинь бас л нэг зөв хэрэглэгээ олчиж байгаа байхгүй. Тэгэхээр Монгол хөрсөн дээрээ Монголд одоо тарьж ургуулсан тэр цаг уур амьсгалдаа тохирсон Монгол хүмүүсийн организм чинь бол шал өөр бас тэр орчиндөө тохирсон байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө гаднаас их оруулж ирж байгаа ч юм уу тэр янз бүрийн мэдгэдэггүй хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхээсээ илүүтэйгээр өөрсөндөө байгаа боломжтой тэр бүтээгдэхүүнүүдэд хэрэглээд тэндээс би юуг авч чадахгүй байна. Тэгвэл би гаднаас орж ирж байгаа юм юуг нь авах уу гэдгээл айгүй зөв одоо ялгаж салгаад тий нэг японууд ингэж японочууд бол яг тэгж штэ тий би энэ хүнс дээрээ юуг нь авчиж ийн идэж ууж байгаа юмар тэгвэл би юуг нь авч чадах байгаа тэгвэл би хүнс тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнээ идэ гэдэг тэр ууй гэдэг энэ нэмийг л ойлгоод авчих юм бол илүү эрүүл амьдрах боломжтой байгаа тий Монголд бол бүх боломжууд байгаа бас ингээд гаднаас янз бүр Японоос ч гэсэн орж ирж орж ирж байгаа тэр хүнс тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнээ өөрсдөө судлаад тэрийг одоо би яг Монголд хөрсөн дээр ургасан гурилаараа би юуг нь авчиж байгаа тэгвэл юуг би авч чадахгүй байгаа сүүлийн үед бас нэг юм хэлэхээр ингээл хэлэхээр аюу хэм ярих гэдэг нөгөө досны гэдгийг ерөөсөө ингээ залуу хүмүүс аюу хосоод ингээ турна гэд буруу яснаас болоод өөрсдөө өвчин болгоод зүсэнд чинь ерөөсөө тос хэрэгтэй досоо ууж ээж төвчин доошоо болно явж ээж тэгн одоо урсгалын зөв болоод хоол хүнс тэжээлийн одоо идэж уусан хоол чинь зөв боловсран тэ тэгэнгүүт нөгөө ингээ буруу жоохон ойлголцоод байгаад ер нь бол Америкт нэлээд хэдэн жилийн өмнө ч нөгөө досны хэрэглээгээ гасцсан байснаасаа болоод деменц буюу тэр нөгөө маш хурдан мартдаг өвчнгүүжийн эрт бүр залуучууд гараад ирсэн учраас буцаагаад өө гэдэг ингэсэн шүү дээ досоо уугцсан. Тийм Монгол сүүлний дос түрүү туяа хэлсэн байна. Шар дос гэдэг бүр алт байж. Тэгэхээр энийг зөв хэрэглээ сурчих юм бол байгаа юмаа зөв хэрэглээрэй гэж би бол хэлгээд байдаг. Ер нь бол тэр чиглэл рүү урд нь магадгүй гадаад юм гоё юм гээд бас бодож байсан нэг үе байдаг. Гэхдээ бид нэр ингээд туусан амьдралаа хамгийн гол нь хүмүүст битггүй байгаа хүмүүст хэлж өгөөд ийм гоё боломж чинь манад байгаа юм байна. Тэгвэл нэмэлтээр нь би энийг аваад уучаа гэдэг юмэгээл их одоо бодоод ойлгоод ингээд сурчих юм бол хүн өөрөө өөрийгөө эрүүл байх боломж нь бол байна. Бидний гарт байгаа нөгөө 20 жилийн өмнө би битггүйгээсээ болоо алдаад эмчтэр өөрийгөө даатгадаг байсан бол одоо тэр үе өөрчлөгдөөд би өөрөө одоо юмаа мэдээд эмчит даатгах биш өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө гартаа авах энэ цаг үе рүү шилжиж байгаа. Тэгээд одоо хүмүүст хэлэхэд Монгол хүмүүстээ өөрсөнд ч маш их боломж байгаа шүү. Тэгээд одоо нэг янз бүрийн юмнууд дээднүүд нөгөө одоо тураах юм гээд байдаг л да тэр жоохон болгоомжтой хэрэглээд байх хэрэгтэй. Тэгээд нөгөө талхаа гурилан бүтээгдэхүүн будаа муу гээд хүмүүс ингээд тэгэхэд Японууд өдөрт 3 удаа будаа идж байгаадаа айгуул бол Монгол тэрийг муу гэснээс нь болоод бас идэхгүйгээсээ болоод дутагдалд ороод уургийн дутагдалд ороод ингээд янз бүрийн өвчин үүсээд идэг талууд байна. Дөнгөж сайхан хүртэл надаас нэг хүн им асуугаад тэгжэн л да. Магадгүй миний тэр хүн ингээ гоо сайхан байх гэд ямар нэгэн л юм хэрэгэлсэн юм шиг байна. Тэгэнгүүт бөөрийн дээд булчирхан дутагдалд орсон байгаа байхгүй юу? Тэгэхээр чи
ингээд өнөө мэдхгүйгээсээ яг хүн авах ёстой л юм авах ёстой тий тэр анх эхээс бид нэр юу төрсний дараагаар юу идэж хоолнд орсон тэрийг л хүн ер нь идэж явах ёстой гэсэн бас нэг ийм одоо чиглэл бас гарч ирсэн байгаад байгаа. Тэгэхээр энэ тэр чинь юу гэсэн үгээр эргээд та яг тэр өөрийнхөө хөрсөн дээр ургасан ургамлыг идэж юм уу эсвэл тэр будааг тариа будааг идэж ингээ бантангаа идээд хоолнд орсон бол тэрийгэ эргээд идээ. Тэгээд дээрэс нь мэдээж дутагдж байгаа юм а хүнс тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнээ идэж уугаарай л гэсэн үг байхгүй юу. Тийм болохоор бас энэ тал дээр жоохон хүмүүс анхаараасай л гэж бодож байна. Тэгээд мэдээж авах юм аваад авах гээхийн ухаанаар аль аль тэр хөгжилтэй орнуудад байгаа юм авч хэрэглээд тэгээ өөрт байгаа тэр өөрийн эдэнтэд буюу өөрийн тэр үндсээ алдахгүйгээр явах юм бол илүү их бас амьдрах боломж байгаа шүү. Зөв эрүүл амьдрах боломж байгаа л гэж хэлмээр байна тий. Гой гой нөгөө урмгалууд бас байдаг тий, тангууд бас байдаг шүү дээ тий. Тэгээ одоо жишээлбэл нөгөө 45-аас дээш насны эмэгтэйчүүдийн хувьд Японд яадаг вэ гэхлээр за яг гормоны тэнцвэржүүлсэн тариа одоо тэр юм бол яг нөгөө яг эмнэлэгт нь бас байгаа. Дээрээс нь эмнэлгийн дэс тан өгдөг. Тэр тангаар бас тэр юуг нь болохоор яг нөгөө ургамлаас гаргаж авсан тэр тан бас өгж ингэж тэнцвэржүүлэхэд нас хэрглэж байгаа байхгүй. Тэгэхээр манай Монгол ч гэсэн одоо маш олон гой гой одоо урмгалууд байдаг, тангууд байдаг. Тэгээ тэрийг бас бид нар аягүй сайн мэддэг болох хэрэгтэй юм шиг байгаа. Тэр нэг Оросоос бас сурах бас байгаа шүү дээ. Оросууд чи нөгөө өвөл нөгөө мариновалсан ногоонуудаа аяг хийддэг. 100 нөгөө огөрцөг мариновал л тий. Тэр чинь ерөөсөө тэр чигээр ашигтай бактери байгаа байхгүй. Тэгэхээр манай тий орчиг хичнээн өвлөн хүүтэн одоо 100 богино ч гэсэн тэгэл ногоогоо мариновалал ашигтай бактери аваад идэг байх. Тэгвэл манайхан ч гэсэн бас тийм бас боломж байна шүү гэж Яг үнэ. тэгээд одоо Эрдэнэ чимээг багш маань эмч маань бас нөгөө бясалгалын багш байгаа. Тэгээ энэ хүн өнөөдөр бид нарт ингэж цаг зав гаргаж оролцож байгаа. Туйлын одоо сайхан боломж гарч байгаа учраас Эрдэнэ чимээгийн эмчээрээ ингээд бясалгалын үндсэн одоо 2-3 минут жиж болно арга бид бүхэн зааж өгөөч гэж хүсэж юм аа. За тий баярлалаа. Тэгэхээр одоо энэ цаг үед энэ хийхгүйгээр явахын одоо аргагүй болсон үе цаг үе гэж үзэж байна. Тэгээд маш олон төрлийн бясалгал дасгалууд байгаа. Тэгээ хүн болон өөрсдийнхөө одоо бие организм сэтгхүй тохирсон дасгал бясалгалыг хийж болно. Тэгээ миний энэ хийх бол мэдээж аюу амархан зөвхөн хүн болон хийж болох явж байгаа газараа хийж болно. Ерөнхийд нь заавал нэг том мэдлэг авах хэрэггүй. Би тэгээд нэг 2 минутын юм одоо тархинаасаа бид нар чинь байнгын тархинд ажилласаар байгаад бүр тархиндаа ингээ бодол дүүрэн болцсон ерөөсөө ингээл стресстэй байдаг. Тэгэхээр энэ тархинаасаа нэг зүрх рүү буух нэг 2 минутын дасгалыг хийж зааж өгье. Тэгээд хүн болгон өөрсдийнхөө боломжоор хийгээд хэрвээ танд тохирж байгаа юм бол энийг бас өдөр болгон өөрийнхөө амьдралын хэв маягт одоо хэвшүүлээд яваарай. Тэгээд дараагийнх руу хүн ороод одоо Монголд бол маш их олон төрлийн урсгал, дасгал, бясалгалын төвүүд байгаа. Тэгээд өөрсдийнхөө одоо сэтгэл оюун одоо мөн бие бодит тохирсон тэр дасгалуудыг олоод хийгээрэй гэж хүсэж байна. За тэгээ өөртөө эвтэйхэн байрлалаар суугаад алсад нэг цэг орширтээ. Яг манай энэ дасгалд бол ер нь гарын хуруунуудынхаа үзүүрүүдийг ингээд нийлүүлэх юм бол баруун зүүн тал тэнцвэржээд хүн өөрийнхөө одоо яг одоо төвдөр идэг гэж үздэг. За тэгээд хийсэн ч болно үгүйч байсан болно тий. За тэгээд алсад нэг цэг ол ширтээ нүдний харалтаа алсад нэг цэг ол ширтээ тэр цэгэн дээрээ анхаарлаа төвлөрүүлье. За тэгээд төвлөрөл 1 2 3 4 5 6 7 8 9 нүдэ алгуурхан анаад 2 хөмсгний голд орших мэлмийн хурдан дээрээ анхаарлаа төвлөрүүлье. Төвлөрөл 1 2 3 4 5 6 7 8 9 анхаарлаа ажуухан доош нурсгаад хамрын үзүр дээрээ авчирлаа. Хамрын үзүр дээрээ анхаарлаа төвлөрүүлээд төвлөрөл 1 2 3
4, 5, 6, 7, 8, 9. Анхаарлаа доош нь урсгаад уруул дээр авчирлаа. Уруул дээр анхаарлаа төвлөрүүлээд төвлөрөл 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9. Анхаарлаа доош нь урсгаад 90 дээр авчирлаа. 90 дээр анхаарлаа төвлөрүүлээд төвлөрөл 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9. Анхаарлаа доош нь урсгаад хоолой хүрд буюу хоолойны онгорхой анхаарлаа төвлөрүүлээ. Төвлөрөл 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9. Анхаарлаа доош нь урсгаад чэжний төв дээрээ төвлөрүүлээ. Төвлөрөл 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9. Анхаарлаа доош нь урсгаад хоёр хөхний говьд өрцөн дээр байрлах зүрхний хүрдэн дээрээ төвлөрүүлээ. Төвлөрөл 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9. За сангүнзгийн амьсгал аваад плегээд гаргая. Өөрийгөө ажиглая. Та гар хүлээх өөр зүрийг хөдөлгөөд хоёр гараа хооронд нь аль гарын сайхан үрээд нүдэн дээрээ тавилаа. Нүдэ харанхуйд нээгээд аниад, нүдэ нээгээд аниад, нүдэ нээлээ. За тэгэхэд ажуухан өөрийгөө мэдрээд. За ингээд нэг амархан ерөнхийдөө заавал нөгөө юм яг хүн Монголд байгаа чакра гэд хүрдгээд ярьчлаа нөгөө мэлмээ хүрд, хоолой хүрдгээд зүрхний хүрдгээ явждаг. Тэгэхээр энэ бараг л бүх хүмүүс бараг мэддэг байгаа 45-аас дээш насны хүмүүс бол бараг л жил мэдж байгаа. Тэгэхээр амархан нэг юм 2 минутыг өөрөө заавал ингээд ер нь тоолох 1-ээс 9-ийн тоо бол айгүй амархан шүү дээ. Тэгээ яг манай энэ бяцлаглалын юунд бол 1-ээс 9-ийн тоог бол ер нь эмчилгээний тоо гэж үздэг. Тэгээд 9 тоолол хүн өөр дөр яваад ах юм бол тоолол ингээ аяндаа ингээд нэг юм зам муур гарах чинь тэг ингээд өдөр болго ингээд давтамжтай хийгээд ах юм бол өөрийн одоо бид нэг юм давтамж нэг юм зам гарч штэ тэгэнгүүтээ нэг хэцүү хүн шиг юм нэг амьсгаадсан үедээ гэдэг нэг яг багш нар янз бүрээр ингээд доош нь ингээд шууд ингээд буулгаад зүрхрөөгөө болгох чаа. Тэгэхээр зүрхэн дээр ирсэн тохиолдолд бол хүн хизээж тэгж яах тэр стресстэй тийм олон бодолд орохгүй. Тэр нэг юм толгой дотор нэг байнгын олон бодол яваад байгаа чинь төрхөн хугацаанд ч гэсэн л алга болгочихж байгаа байхгүй. Тэгээл ингээд өдөрт ядаж 3 удаа нэг юм байдлаар хийгээд ингээд ах юм бол бас нэг мэдхэд те нэг сарын дараа ч юм уу та өөрийгөө ажиглаад үзээрэй аюур бас нэг мэдрэмж төрөх байх гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол бид нэр чи ихэнхдээ гадагшаа нөгөө их энерги алдаад байдаг. Тэгэхээр ер нь өөр лүгөө жоохон өнгөж хараад өөр дээрээ жоохон ажиллах хэрэгтэй юм байна. Би ч гэсэн айгу мундагтаа энийг хэлж байгаа ш. Өөр дээр суралцаал явж байна. Ихэнхдээ зарим үед болохгүй байна, болох үе байна. Тэгэхээр ингээд нэг ийм зам мөр, ийм боломж байна шүү. Ер нь бол одоо ингээд 45-аас дээш насны эмэгтэйчүүд амаа эрэгтэйч хүмүүс ялгаагүй энэ одоо гормоны өөрчлөлтөөс болоод тэгээ энэ дааврын өөрчлөлтөөс болоод бид нэр маш их өөрчлөлтөнд орж сэтгэл санаа тайван бас болно ингээд байнга янз бүр болоод
ийм байдаг. Тэгэхээр энийг нөгөө давамж туулахад мэдээж хоол хүнс тэжээл хэрэгтэй. Зөв одоо хоол хүнс тэжээлээ идэж байгаа. Дээрэс нь хүнс тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнээ хэрэглээ. Түрүү туяа бас хэлсэнтэй нөгөө цай их уудаг энэ ургамлууд манай Монголд бас тийм ургамлууд байгаа. Одоо сүмэл долоо гэдэг байхаа би бас Монгол эмнэлэг сайн мэдэхгүй болохоор худлаа хэлж магадгүй. Маш олон төрлийн Монгол одоо эмэгээ мэддэг Монгол эмч нар маш сайн байгаа. Тэгэхээр тэр ургамлуудаа бас зөв хэрэгэл сурах хэрэгтэй юм байлээ шүү. Тэгээ дээрэс нь мэдээж болохгүй бол мэдээж синтетик одоо буюу даавруудыг бас хэрэгэлдэг баг зарим хүмүүс яалтчгүй хэрэглэх шаардлагатай байдаг. Тэгээ дээрэс нь сэтгэлийн эрүүл мэнд гэдэг чинь ер нь л бүх юмны үндэс болчиход байна. Тэгэхээр тэрийг одоо зөв ингээд удирдаад зөв тайван байлгаа эрүүл байх бол хүн бас олон өвчнүүдээс өөрийгөө сэргийлэх боломжтой юм байлээ. Тэгэхээр энэ нэг бас нэг одоо хамгийн гол одоо 3 төрлийн тэг хөдөлгөөн дасгал сэтгэлийн эрүүл мэнд байна. Тэгээ хоол хүнс тэгээд нойр ингээд цаашаа явах юм бол ингээд олон юм болно. Гэхдээ энэ одоо 3 тулгуур юмнуудаа хүн зөв ингээд амьдралынхаа хэв маягт одоо хөвшүүлээ сурчих юм бол эрүүл байх боломжтой. Тэгээд 45-аас дээш насны хүмүүс илүү их хөдөлгөөн дасгал хийх хэрэгтэй юм байна. Гэхдээ илүү их гэхээр өөрийгөө ачаал биш яг өөртөө тохирсон. Чи 3 удаа мөрөгдөг байсан бол нэг 3-гээ мөрөг дараагийн нэг сарын дараа 7 манайхан гин шууд нөгөө нэг хөдөлгөөн дасгалыг хийж яах гингүүтээ ядраад унангуудаа за энэ юус надад болохгүй юм гээ хайчтiin юм шиг ба. Тэгэхээр ингээд бага тэгээд зөв унтах хэрэгтэй юм байна. Мэдээж ингээд бас хүмүүст хэлэхэд сонирхоод янз бүрийн асуултыг бол мэдээж бид нээлттэй хоёр хүмүүстэй туяатай минь холбогдоорой туяа бол маш гоё тэр бүтээгдэхүүнүүд байгаа даа штэ би ч гэсэн бас ууж үзчихсэн 2 3 жилийн өмнө гэхдээ одоо сүүлд бас тэг ер нь бол хүсэж ижил яг биднэрт хэрэгтэй юм аа уугаад хэрэглэх юм бол хэрэгтэй юм аа тэг нүклийн хүчлийг би бас их сонирхоод ерөнхийдөө хүчлүүдийг бол уух хэрэгтэй бидний организмд нөгөө бие нийлэгжиж бий болохгүй байгаа идэж хоос тэжээлэр авч чадахгүй байгаа юмнуудыг авах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр витамин D, магнезиум, Цэг бол ер нь сүүлийн үед их зөвлөж байгаа шүү дээ. Ер нь одоо герман эмчнэр чинь нэлээд энэ талаараа жоохон эсэргдүү байдаг байсан бол ковидын дараагаас эхлээд бас нэг хэсэг эмч нар нь бол энэ талаар нэлээд судалгаа хийгээд уух хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол тэ цинк байгаа дээрэс нөгөө цайр эдрий чинь бол уух хэрэгтэй гэдгийг бол хэлдэг болсон. За тэгээ баярлалаа. Сайхан нэртэй. За өдрийг сайн дээрээ та бүхэн асуулт байвал манай Facebook-ийн пэйжийн мессенжерээр илгээж болно. Ингээд тэгэхээр бид нэр Эрдэнэ чимээг эмчээд бас дамжуулаад дараагийн өөр бүр урт одоо бясалгалын хичээл орж өгөхийг бас үгүйсэхгүй шүү дээ тий. За баярлалаа. За баяртай эмчээ. За өдрөөс сайхан өнгөрөөр.